Өдрийн мэндэ. За би одоо бичлэгнүүд цаашаа үргэлжлүүлээд явъя. Би энэ онд танарт хийсэн тийм ээ. Ерөн сургалтынхаа бичлэгийг орсонд ороод яваад байна гэд. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ юу мэдэж авах вэ гэвэл демо арилжаа гэж юу хэлэх вэ гэдгийг мэдэж авна. За зарим хүмүүс демо арилжааны тухай мэддэг. Зарим хүмүүс мэддэггүй. Нэг нэгэндээ демо арилжаа хийгээч гэдгийг хэлдэг тийм. Тэгэхээр би өнөөдөр демо арилжаа гэж юу хэлдэг юм бэ? Демо арилжааны сайн муу тал нь юу вэ гэдэг нь гол нь хэлж өгнө. За тэгэхээр энэ трейд гэдгийн дээдл дээр spot margin тэгээд энэ хамгийн доотлол дээр demo trading гэж бичсэн. За энэ дээр хэдүүлээ дараа. За энэ дээр дарангууд анх удаага орж байгаа хүн дээр энд нэг ийм цонх нээгддэг. Та demo аккаунт нээх үү гэд. За тэрийг зөвшөөрнө гэсэн. За энэ баруун зүүн даллын дээд өнцгтэр хараарай. Binance demo trading spot futures гэсэн тийм үү? Би spot-ыг хэлээд өгсөн. Futures арилжаа хэлээд өгсөн. Одоо өнөөдөр энэ шараар жижигхэн бичсэн demo trading гэдгийг хэлээд өгье. За тэгтээ зэрэг demo арилжаа гэдэг маань юу гэсэн үг вэ? Ерөөсөө л бирж дээр за тэр нөгөө forex дээр ч юм уу хувьцаан дээр ч адилхан криптовалютын бирж дээр бид нэр хийсвэр мөнгөөр бодит мөнгөөр биш хийсвэр мөнгөөр арилжаа хийх ийм туршилтын платформ гэж хэлж болно. Туршилт хийх гэсэн. Тэгэхээр бидний угаасаа энэ хичээл маань бичлэг маань угаасаа криптовалютын бирж дээр явагдаж байгаа тийм. Гэтэ би танарт forex элдв ханга хувьцаагууд ерөөсөө ороогүй байгаа. Гэтэ ерөнхийдөө бол бүгд л би адилхан байх гэж бодож байна. Би гол нь криптовалютынхаа юг арай илүү мэдэх учраас энэ дээрээ л хэлж тайлбарлаж өгье. Тэгэхээр юу гэж ойлгох вэ гэвэл одоо энийг чи нөгөө нэг юу гэдэг лээ? Симуляц гэдэг нэг үг байдэн шүү дээ. Симуляц гэдэг одоо монголоор юу гэж орчуулах юм мэдэхгүй. Симуляц хэр чинь. За одоо нөгөө ингэж хэлье би та нартай. Би ер нь энгийн үгээр тайлбарлах дуртай тий. Нөгөө хүмүүс нэг онгоцны нисгэгч болох гээд тэгээд ийм симуляц хэрэгэлдэг шүү дээ. Яг онгоцоор нисэж байгаа юм шиг ийм одоо юу яадаг тий. Бас машин дээр ч гэсэн байдаг баха тий. Тэр нөгөө нэг формула 1-ийг үзээд явж байгаа тийм формулагийн бас тийм нэг симуляцд байд юм бил. Яг одоо хурдтай давхиж байгаа. Яг үнэнгээсээ ингээд нөгөө трастэгөр явж байгаа юм шиг боловч тэгээ яг жинхэнэ машиндаа сууж явахгүй гэсэн байна шүү дээ. За тэгээд өөр хүмүүс мэдэх бах те. Би мэдх юм байна. Нисгч нарыг бэлтгэхдээ тийм симуляц хэрэглээд идэв. Формула 1-ийн жолооч нарыг бэлтгэх гэх тийм хэрэглээд идэг. Сансрын нисгчэд бас адилхан байх бодвол зөвхөн машин дээр тийм хэрэглэд юм бол яад юм бол. За нөгөө нэг компьютерийн тоглоомнууд дээр бас тийм байгаа гэдэг чинь тий. Яг л тэрнтэй адилхан. Криптовалютын бирж дээр бодит бус мөнгөөр арилжаа хийхийг демо трейдинг гэж хэлдэг. За тэгвэл энэ дээр одоо юу гэсэн үг гэвэл яг л одоо энэ дээр яг л би ингээд энэ доотлол дээр надад ингээд 5000 USDT хийсвэрээр өгсөн байна шүү дээ тий. Тэгэл би энэ дээр яг өнөөдөр би эрдээр хэдэн биткойн авах уу гэл за 5000-ынхаа би 5000-ынхаа би одоо юу гэдгийг 200 за 200 300 гэдэг энэ за яг ингэчи жоохон арай багаар нь за 300 одоо юу гарна 300 USDT-гээр ийм хэмжээний биткойныг аваад яг л ерөөсөө энгийн хийж байгаа юм шиг хийх тий биткойныг аваад мэдээж хэрэг 5000 гэхээр айгүйх мөнгө тий тэгэхээр чинь энэ дээр бид юу хийж сурах уу гэвэл график ойлгож сурах нь одоо жишээлбэл өнөөдрийн үн ийм байхад ийм хэмжээний манайхан чинь заримдаа нөгөө сатошихон тоог хүртэл сайн мэддэг шүү дээ анх эхлээд 0.003 332-ын сатош хэд өнөөдрийн ханшаар хэд орчим USDT байх нь уу? Лимитээр ингэж хийх нь, маркетаар ингэж хийх нь. За хэрвээ би stop limit 50 гэвэл одоо ингэж хийх нь гэл ингээл тэ ингээд нөгөө яг ингээд жинхэнэ мөнгөөр хийж байгаа юм шиг арилжаа хийж үзэх нь.
За тэгээд арилжаа хийх явцдаа ямар coin дээр ямар арилжаа хийх нүг гэд ингээд ерөөс яг л үнэн чанараар хийж байгаа юм шиг тий ингэж сурна гэсэн. Хэрвээ одоо би мөнгө оруулсан мөнгө тий бага мөнгөтэй тэрийг алдчих гад ивэл эхлээд би демо дээр арилжаа хийгээд тэгээд суралцаж эхлэх нь шүү дээ. Ааха. Тэгэхээр чинь нөгөө бодит мөнгө биш болохоор би мөнгө алдна гэж байхгүй. Тийм үү? Бодит мөнгө биш учраас. Гэхдээ яг л би жинкнээсээ хийж байгаа юм шиг сурах нь. Тэрнээс биш тоглох биш. Тэгээ яг л би жинкнээсээ энэ анализаа хийгээд ингээд туршилтаар одоо арилжаа хийж байгаа гэсэн. За одоо тэгвэл би сайн муу талыг хэлээд өгнө. Сайн тал нь юу байх вэ гэвэл мэдээч хэрэг ямар ч эрсдэл байхгүй. Тэ бодит мөнгөөр хийгээгүй юм чинь би энэ дээр мөнгө алдна гэдэг ойлголт байхгүй гэсэн. За тэгээд ямар нэгэн сэтгэл төгшүүр байхгүй, ямар нэгэн стресс байхгүй тий зүгээр л ингээд одоо суралцах нь шүү. За хоёрдугаарт нь энэ дээр яг одоо нөгөө нэг сонссон юмнуудаа одоо жишээлбэл энэ аягнуудын тухай койнуудын хослыг яаж олох уу, энэ дээр яаж койныхоо хослыг одоо юу гэдгийг те ингээд бичээд энэ дээр энэ тэмдэглээд одоо энэ BNB-USDT-ийн хослыг олоод энэ зарах хүн хэд вэ, авах хүн хэд вэ, энэ ардталтай хэмжээ нь хэд вэ гэд ингээд энийг нэгдүгээр сурах нь. Энэ дээр юу хийж сурах нь, захиалга өгж сурах нь, бай хийж сурах нь, сэл хийж сурах нь, тэ худалдаж авах, зарах, стоп лосс тэгээд ийм янз бүрийн юмнууд дээр дадлага хийнэ гэсэн. За дараа нь бас нэг ийм юм сурж олно. Чи өөрөө ямар нэгэн стратеги боловсруулъя гэж бодъё тийм үү? Би одоо яг тэдийг аваад тэдийг зарна. Эсвэл би яг тэр зарсныгаа тэдээр юу яана гэд. Тэгэхээр чинь энэ дээр нөгөө юун дээр голж сурах уу гэвэл энэ нөгөө одоо жишээлбэл энд нэг юм бэ тийм үү? За би энэний дараа нь тайлбарлаад өгчээ. Би хэрвээ хідэн USDT-гээр аваад хідэн BNB авлаа гэхэд шимтгэл нь хэд байх нь вэ? Би тэгээд шимтгэл хийсний дараа хэдийг одоо жишээлбэл шимтгэлээ төсний дараа хэдийн ашиг гарах нь уу, хэдийн алдагдал төрөх үү гэдгийг тооцоолох юм. Тэгэхээр би сая энд нэг юм гаргаад ирсэн шүү дээ. Энэ дээр болохтой зэрэг яг энэ шимтгэлээр 0.10 гэсэн шимтгэлээр одоо байнестер арилжаа хийнэ гэсэн. Хэрвээ би жинхэнэ трейдинг хийж байгаа үед, жинхэнэ арилжаа хийж байгаа үед энэ нөгөө нэг BNB гэрээ шимтгэл төлөхтөн зэрэг энэний шимтгэл нь арай жоохон багасдаг. Тэгэхээр энэ нөгөө шимтгэлүүдээ бас яг тооцоолох нь. Хэдээр худалдаж авахд хизээр. Тэгээд энэ дээр ёстой л нөгөө ойлгоогүй бүх юмнуудаа яах нь хийж үзэж харах нь шүү дээ. За тэгээд дараа нь дөрөвт нь болохтой зэрэг нөгөө сэтгэл зүйн одоо нөгөө нэг юу гэж хэлэх юм, сэтгэл зүгээ тайвшруулна гэсэн үг. За жишээлбэл өнөөдөр би нэг арилжаа хийчээ байж тал энэ дээр чи алдсан шүү дээ, чи арилжаа хийж байгаа юм шиг. Айгу актер алдсан тийм үү. За тэгэхээр энэ дээр алдан ашиг олно. За заримдаа бүр амар алдна, бүр заримдаа бүр юучгүй олно, заримдаа бүр амар их хожино. Тэр болгонд хүний сэтгэл санаа ингээд нөгөө хичнээн дэм арилжаач гэсэн нэг талаар яах нь хүн юугаа уурлна, баярлна, тий. Өстөө нэг хөө ингээд хэрвээ би яг жинхэнэ арилжаа хийсэн бол ингэж амар алдах байсан биз дээ гэж бодно. Тэгэхээр энэ дээр энэ нөгөө нэг эрсдлүүдийг, энэ сэтгэл санааны хувирлуудыг хянж сурна гэсэн. Яг ингэдэм биш үү? Йоо, би ч үнэнгээс алдсан бол халуулах байсан байх гэж бодох юм шүү дээ, тийм үү? За тэгээд дараа нь одоо яг жинхэнэ сайн тал нь юм байх нь. Сайн тал нь хэрэгтэй шүү. Одоо би жинхэнээрээ муу тал нь тэгвэл юу байх? За муу тал нь нэг аюултай юм байдаг. Нэгдүгээрт нь бодит мөнгөөр хүн арилжаа хийхээрээ одоо нөгөө стресс тий одоо нөгөө айдас шунал гэдэг юм чи яг жинхэнэ бодитоор гарч ирдэг.
Яг жинхэнэ бодиттой. Демо дээр хүний бодиттой энэ сэтгэл зүйн хувирал гарч ирж чаддаггүй. Яг тэгвэл би одоо бодит мөнгөн дээр $1000 хийцэн бол би чинь $1000 бодиттойгоор алдсан шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр миний сэтгэл хөдлөл шал өөр байдаг. А демодор болохоор эн чинь миний мөнгө биш юм чинь гэсэн сэтгэлгээтэй болчдөг гэсэн. Тэгэхээр би энэ дээр нэг хүмүүс нэг юм хэлээд өгөө. Жишээлбэл надтай ийм тохиолдол байж исэн л та. Найзтай мөнгө зээлүүлээд нөгөө найз нь мөнгөний арилжаанд фьючерс хийгээд алдсан гэдэг. Тэгээ тэр хүн надад болохоор яагаад те надаас мөнгө зээлчээ тэгээд хамаагүй ингээд хүний мөнгийг алдчихж байгаа юм бэ гэд. Тэгээд би тэр хүн тэгж хэлж ирсэн. Яагаад гэвэл тэр хүн чи өөрийнх нь мөнгө биш байхгүй юу? Яг тэрнтэй адилхан демо дээр хүн алдсан ч тоохгүй. Яагаад гэвэл эн чи миний мөнгө биш. Эн чинь бол хийсвэр мөнгө. Тэ? А тэгтэл яг жинхэнэ арилжаан дээр болохоор яг би өөрийнхөө мөнгийг алдна. Тэгэхээр энэ нэг талаар демо арилжаа айгүй зөвөр юм шиг боловч нөгөө талаар бас хүнийг жоохон яах нь үү? Тайвшруулна гэсэн. Энд чи би ямар $1000 алдахад тоохчих байх юм ш. $2000 алдахтаа бол тоохчих байх юм демо дээр. А жинхэнэ дээр бол 1000 байдгаа $100 алдсан ч гэсэн хайран биз. 100 байдгаа $10 алдсан ч гэсэн шүү өстө хайр юм гэж бодно шүү дээ. Яг тийм. Тэгэхээр энэ дээр ийм яг жинхэнэ хүний нөгөө нэг эмоц гарч ирдэг байх юм. За дараа нь яг энэ нөгөө нэг демо арилжаа жинхэнэ арилжаа хоёрын хоорондын нөгөө юунуудээр яг жинхнээрээ бас гарч ирдэггүй. Яг тэгвэл нөгөө жинхэнэ гүйцэтгэл нь бас буруу байх талтай байдаг. Айгүй бол хүмүүсийг демо арилжаа хийж байгаа жинхэнэ арилжаанд оруулах гэсэн стратегич байж болно шүү дээ. Би ирж тэр тийм үү. Тэгтэл яг демо дээр хийж исэн юм яг жинхэнэ арилжаан дээр шал худлаа болдог тал бий. Тэгээ өөрөлдөх юм бол нөгөө нэг өөрчлөлтүүд нь тий ингээд демо дээр айгу би гой хожоод исэн. Гой олныг ихийг аваад исэн. Арилжаа маань айгу сайн байгаад исэн. Гэтэл жинхэнэ арилжаан дээр яг би тэрний гიშгэн байж чадахгүй гэсэн. Тэгэхээр энд бол бас нэг жоохон нууц байж иж магадгүй. За дараа нь 3 дахь айгу актер буруу юм. Хүн өөртөө итгэдэг гэсэн. Ерөнхийдөө юм бол демодор би ерөөс алаад байна л гэж бодоод идэг тий. Тэгтэл яг бодит арилжаан дээр одоо тэр нөгөө өтгөн шал худлаа болно гэсэн. Өөрөөр хэлбэл демодор чинь би түрүү хийсэн шүү дээ. Сэтгэл санаа их тайван. Миний мөнгө биш болохоор би айгу тайван арилжаа хийгээд идэг. А тэгээд би ерөөсөө байнга л миний арилжаа ашигтай гараад идэг. А гэхдээ бодит арилжаан дээр сэтгэл санааны байдлаас юм уу цаг үеийн байдлаас тий ив гинтхэн одоо нөгөө нэг арилжаа маань бүр шал өөрөөр иргэх. Тэгэхээр өөртөө хуурамчаар итгэх итгэл төрүүлждэг. За дараа нь энэ нөгөө нэг актер шаталт буюу ликвидаци гэдэг юм чи энэ дэр мэдрэгддэггүй. Тийм арилжаан дээр. Тий? Одоо жишээлбэл бодит арилжаан дээр болохоор юусе гинтхэн одоо жишээлбэл демо дээр ямар нэгэн дэлхийн ямар нэг юм бол их мэдрэгдэхгүй байх нь шүү дээ тийм ээ. Дэлхийн мэдээ койны гинтийн уналт энэ төр бол мэдрэгдэхгүй байх нь бодит арилжаан дээр л мэдрэгдэнэ. Тэгэхээр чин тэн дээр мэдрэгдэнэ гэдэг чинь үгс үг ликвидаци хийх шаталт болох одоо хувь нь маш өндөр болно гэсэн. За ингээд ямар нэгэн дээд доод хязгаар байдгүй гэвэл бас байдаг. Биш дараагийн би нэг сул талыг хэлээд өгье. Ямар сул тал байдгүй гэвэл демо дээр ингээд арилжаа хийгээд исэн хүн энэндээ дасчаа бодит арилжаанд орохоос айдаг. Айгаад хэлцдэг тий. Болох ч юм болов уу, гүйч юм болов уу гэд ингээд айц төрөдөг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд энэ үгвэл демо дээр нэг 50 арилжаа хийж үзчихээ. За 50 арилжаа хийж үзчихээ. Тэгээд бодит арилжаан дээр нэг арилжаа хийж үзэх нь шүү дээ. Тэгэх юм бол энэ хоёрын хооронд ямар одоо ялгаа мэдрэгдэж байна уу гэдгийг тухайн хүн өөрөө ойлгож эхэлнэ. Би демо дээр чинь тийм байсан бодит дээр ороод ирэхээр ийм болж байна гэдгийг.
Тэр демодер хэд арилжаа хийж үзчихэд бодит дээр заавалчгүй тэрийг яах нь яг амьдрал дээр туршиж үзэх. Тэрүүний миний нөгөө хэлдэг штеп би онгоцны нисгэгч болохгүй дандаа тэр симуляц дээр нь ажиллаад идэг. Бүх юм нь болоод идэг. Жинхэнэ онгоцон дээрээ дадлага хийхгүй, нисэхгүй бол би нисгэж болно гэж байхгүй шүү дээ. Тийм биз. Яг тэрнтэй ч адилхан. Заавалчгүй туршилтын энэ арилжааг хийчээ. Тэгээд нэг удаа бодит арилжаа хийгээд дараа нь дахиад туршилт хийгээд ингэж явах нь. За энэ дараагийнх нь. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг демодер нэг сарж гэдэг юм уу те туршиж үзчихэд өөрөө ер нь те яаж өөрийгөө сэтгэж гэнэ вэ? Тэгээд ямар шүү байдалтай би байна вэ гэдгийг яах туршиж үзчихэд тэгээд цаашаа ороход. За тэгээд дараагийнх нь болохоор бас нэг муу тал байдаг. Одоо хит эрсдэлтэй арилжаа хийчих гэдэг бодит арилжаанд орохоор. Яагаад гэвэл нөгөө демо дээр чи амар хит эрсдэлтэй арилжаа хийгээд нөгөө айхгүй байсан чинь тэрэндээ дасаад тий яг тэр нөгөө эрсдэлтэй арилжаагаа бодит арилжаан дээр хийж эхлэх гэдэг. Тэгэхээр хит удаан демо дээр суугаад яах нь бас болохгүй хань штэ. Тий одоо нөгөө хит удаан ингээд байн бэлдээдгөө суугаад ээж болохгүй. Тэгвэл ингээд нэгэсэндээ энэ чинь нөгөө хийсвэрл юм болохоор хийсвэр юмдаа өөрөө дасаад идэг гэсэн. Гэвч демо арилжаа хийх үг гэвэл хийн. Заавал хийж сурах хэрэгтэй демо арилжаанд. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Ер нь ямар нэгэн юмыг сайн ч юмыг муу ч юмыг хэтрүүлэхээрээ л болохоо болждаг тий. За тэгээд ерөнхийдөө бол дээд доод хэмжээ байдаг тий. Демо арилжаан дээр тэдийг л хийх одоо нэг биер жолгоноосоо форекс дээр ч юм уу эсвэл хувьцаан дээр ч юм уу тий ингээд одоо юунууд дээд доод хэмжээнүүд зааж өгдөг гэсэн. Доотлих нь 10 USD-гээр хийн одоо дээд тал над сая өгсөн байсан тий 5,000-аар л хийнэ. Тэрнээс дээш 10,000 хэдэн мянгаар бол хийж болохгүй байна. За ингээд энэ арилжааны тухай та нар мэдээд авчлаа тий. Тэгээд одоо энэ демо арилжааг хийж сураад тий хэд оролдоод одоо жишээлбэл энэ демо трейдинг гэсэн мөртлөө одоо нэг ард талын эднэрийг ингээд ерөөсө бүгдийг хийж үзэх нь яг ингээд нөгөө демо мөртлөө фьючерс мөртлөө демо спот мөртлөө демо гэдэг ингэж хийж үзэх. За тэгээд 1 2 3 туршиж үзчихэд энэ back to live гэл хуучин өөрийнхөө нөгөө байнасынхаа жинхэнэ арилжаар орчихно гэсэн. Тийм. Тэгэхээр энийг яг оролдоод үзээрэй. Гэхдээ би та нарт сайн муу талыг хэлээд өгчлөө. Тэ энэ чи ийм өчтэй юм бэ гэдгийг хэлээд өгчлөө. За тэгээд хит их энэ рүү шуналгүйгээр тэгээд ямар ч байсан ийм юм байд юм байна гэдгийг та нарт мэдээд авчлаа гэж бодсон. Тэгэхээр би та нарт дандаа хэлдэг те ямар нэгэн юмыг ийм юм байд юм байна гэдгийг мэдээд авчих юм бол дараа нь та нар алдах ийм магадлал айгүй бага байдимаа гэж. Гэхдээ хийсвэрл юм бол хийсвэрл байна тийм үү? Яг бодит байдал дээрээс эн чинь өөр байдгаа гэдгийг хэлж байгаа. Гэтэ заавалчгүй анхан шатны арилжаанд орж байгаа хүн бол яах нь заавалчгүй демо арилжааг нэг оролдоод үзэхэд гэмгүй. За ингээд бүгдэнд нь амжилт. Суугийн маань дагаад лайк дагаад комент хийчээрэй. За баярлалаа.